Эрхэм үзэгчдээ хүн чанар нэвтрүүлгийн маань ээлж дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Бид хүн чанар нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаарын хүндтэй зочноор соёл продакшны техникийн ажилтан мөн Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Төмөр Очрыгаа урьж оролцуулаад байна. Тэгэхээр энэ өдрийн мэнд хүргэе. За ямар ч гэсэн телевиз үзэж байгаа бүх үзэгчдийн энэ өдрийн мэндийг хүргье. Бас мөн намайг бас энэ сайхан эрхэм хүндтэй нэвтрүүлгээр урьж оролцуулж байгаа танай хамт олонд бас баярлсан талархсан илэрхийлье. Энэ уран бүтээлийн ард бол маш том хариуцлага, үүрэг хариуцлага бол инженер техникийн ажилтнууд байдаг. Мөн дээр нь бас бүхий л зүйлийг бас үзэгчтэй хүргэж байдаг гэдэг утгаар нь олон хүмүүс бас хүсэл тавьсан байгаамаа. Тэгэхээр бидний урилгыг хүлээж авч ирсэнд баярлж байна. Тэгэхээр ер нь соёл продакшныхаас гарал үүсэл болоод мөн магадгүй үзэгч манаас зарим нь мэдэхгүй ээж магадгүй энэ талаар хоёлаа яриагаа эхлэх үү. За тэгээ ямар ч тааж байсан альва энэ сайхан хүмүүнлэгийн ажил тийм сайхан гэгээлэг үйл ажиллагаад зайлшгүй урлагтай холбоотой байдаг тийм ээ. Тийм учраас маш их баярлж байна. Тэгээ манай соёл продакшн бол анх Цэнцрэнгийн Дасцэв гэж манай ерөнхий захирал маань 1993 онд хамгийн анх Соёл Рекордс гэж одоо студийг байгуулж тухайн үедээ бас нэлээд дэвшилттэй техник технологиг оруулж ирж одоо Монголын уран бүтээлч дуучид тийм ээ дуучдыг одоо бичдэг тийм студийг бас хамгийн анхны одоо хувийн студийг баг оруулж ирж бичижсэн байгаа. Тэгээд тэрнээсээ хойш өнөө хүртэлх хугацаанд бас олон мэрэгжлийн инженерүүд ажиллаж байлаа. Олон аранжуакууд те сүүлдээ өргөжөөд бид бүхэн маань клип хийдэг болсон байна. Рекордо хийдэг болсон байна. Микс мастера тусдаа өрөөнд хийдэг болсон байна. Фото студио байгуулсан байна. Хулдаасан хэвлэлээ хүртэл бид бүхэн маань өөрсдөө цогцоор нь продакшн гэдэг утгаар нь одоо хамгийн сүүлийн тоног төхөөрөмжөөр тоноглож сая өнгөрсөн 1 сарын 10-нд албан ёсоор бид бүхэн маань рекордынхоо нээлтийг хийсэн байгаа. Тэгээд уран бүтээлчд маань ерөнхийдөө маш ихээр хөрөлдсөн ирсэн. Тэгээд яагаад бид бүхэн маань соёл продакшн бас нэг зүйлүүдийг онцлох вэ гэх юм бол зүгээр нэг студийг те нэг мөнгөний аваад бичлэгийн нэг хийсэн болоод те ерөөсө зүрх сэтгэлээ зориулахгүй студид Монголд байдаг. Тийм учраас манайх болохоор бүх юм цогц учраас ерөөсө хүмүүсийн цаг завыг одоо маш хэмнэж тийм мэрэгжлийн өндөр түвшинд тийм ээ тийм инженерүүдийг бэлтгэж түргэн шуурхай хүмүүсийн цаг завыг алахгүй чанартай хийж байгаагаараа манай продакшн бол онцлог тэгж нээгдсэн байгаа. За тэгэл болохоор соёл продакшны маань захирлыг уран бүтээлчд маань бол Даашка гэж их тийм ээ нэрлээс харсан байна. Одоо маань айгүй олон сайхан уран бүтээлүүдтэй та бүхэн Цэнцрэнгийн Дасцэв гээ те бас маш олон гоё дуунуудын аялгауг зохиож исэн. Ягтайгаа бас хамтарч бас ажиллаж байгаадаа баяртай байна. Манай соёл рекордс 1993 онд байгуулагдсан анх. Тэр цагаас дуучин баясгалан жавхлан Бат Эрдэнэ дуучин баясгалан жавхлан хоёр одоо тухайн үед маань оюутан байсан. Тэгэхэд одоо тэр хоёрын дуунуудыг авах бичижсэн. Дуу бичлэгийн студ маань мэрэгжлийн акустиктай мэрэгжлийн техник тоног төхөөрөмжтэй уран бүтээлчдийнхаа одоо уран бүтээлийг хийж байна. Монголын урлагт те одоо иймэрхүү профессионал студ бас бий болох нь зөв юусэн болов гэж бодоод соёл студ маань энэ студид нээсэн байгаа. Ерөнхийдөө цогц үйлчлэгээ тийм ээ та бүхэн манай сая харлаа тийм ээ дуу бичлэгийн студ байна, клипний студ байна, дизайн байна, фото студ байна тийм бүх юм цогцоор ингээд соёл продакшн маань ингээд шинээр бий боллоо. Соёл продакшны маань түүх бол ерөнхийдөө одоо 20 жилийн өөрийг үзэж байгаа. 20 жилийн хойно дээр бид бүхэн маань явж байна. Тэгээд 20 жилийнхаа нүүрэн дээр бид бүхэн маань одоо Soil Records гэдэг тэ дэлхийн одоо хамгийн өндөр чанартай тоног төхөөрөмжийг авлаа. Бас инженерүүдийг бас бид бүхэн бас гайхалтай сайхан мэрэгжлийн инженерүүдийг бэлтгэсэн 4 инженер зэрэг ажиллана. Тэгээд тэрүүгээр ерөнхийдөө уран бүтээлч маань бид бүхний үйлчлүүлэгч тийм ээ. Үйлчлүүлэгч хаан байх хэвээр тийм ээ. Бид зүгээр нэг студийн инженерийг нэг гуугаад юм хийлэхтэй гол нь биш. Бид нар хамгийн гол нь уран бүтээлчдийн төлөө нэг нээлт хийж байгаа хамгийн гол өнөөдрийн нээлт маань онцлог байгаа тийм ээ. Тэгээ уран бүтээлч хүнд студ гэдэг хамгийн одоо хоёр дахь гэршиг маань байдаг. Тэгээ тэнд одоо бас өөрөө магадгүй амьдарч бараг орой тэж тэгэж уран бүтээл хийдэг. Тэгээд соёл продакшнтайгаа ерөөхдөө анхны CD-ний маань дизайнаас эхлээд хамтарч ажиллаж одоо хэвлэлтэнд явуулж байсан. Тэгээд хоёр дахь цомог маань одоо өнгөрсөн оны 5 сард одоо хэвлэгдээд гарч ирэхэд тэр цомгийн маань ер нь нэлээдгүй дууг маань соёл продакшны очроо найз маань одоо хийсэн юм аа. Тэгээд орчин үеийн дугааралд одоо бүхий л одоо зүйл одоо шингэж хийсэн юм бас сайхан цомог болсон гэж би өөртөө ойлгож байгаа. За манай соёл студ бол ер нь манай дууч тэр дундаа зохиолын дуучдыг бол одоо бас үлгийдэж авсан ийм сайхан буянтай
сайхан студи байдаг юм аа. Олон сайхан уран бүтээлчдийн соёл студиэрээ байнга хөгжлүүлж байгаасаа тэгээд олон сайхан уран бүтээлчдийг энэ студиэс төрөн гаргаасаа тий. Тэгээд олон сайхан үйл ажиллагааг явуулдаг байгаасаа тэгээд цаашийнх нь студийн ажилд одоо өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөй. Одоо уран бүтээлчид бид бүхэн бол та бүхэндээ хамтарч ажиллахдаа баяртай байна. Тэгээд ажлын амжилт хүсье гэж хэлээ да. За тэгэлгүй яхаа тэгэхээр бас уран бүтээлийн дээдсээс тийм ээ тэр олон одоо ажлуудыг бас үдээ зэрэгтэй хийж яваа гэлээ гэхэд бас хажууд нас нийгэм рүүгээ чиглэсэн хүмүүнлэгийн ажлуудыг олон сайхан ажлуудыг санаачилж хийж найз нөхдөдөө гэр орныхантайгаа мөн уран бүтээлчтэйгээ хамтарч бас олон сайхан ажлуудыг хийдгээ гэж сонсон. Тэгэхээр хүмүүнлэгийн ер нь ямар ажлуудыг хийв ер нь ирэх одоо морин жилдээ тийм ээ ямар ажлуудыг төлөвлөж байна вэ? Ерөнхийдөө уран бүтээлч бид бүхэн маань бас найзуудтайгаа хоорондоо ярьж байгаад хүмүүнлэгийн ажлуудыг их хэмжээгээр хийдэг л дээ. Одоо тэгээд ахмадуудын асрамжийн газар бид бүхэн маань бас сайхан ээж аавын сайхан гоё дуунуудыг дуулж тэр бүхэндээ бас нэг өдөр бас гэрэл гэгээ өгч бас бид бүхэн маань бас хамтарч ажиллажээ. Тэгээд эмэгцээчүүдийн хойр ханг дээр бид бүр 2-3 удаа тоглосон. Тэгээд цагаан сүүний өдөрлөг гэж бид бүхэн маань тэр өдөрт нь одоо тэр ээжүүдэд бүгдэнд нь одоо Апу компанитайгаа хамтарч бас сүү бэлгэлж бас сайхан цагаан сүүний өдөрлөг хийгээд тэгээд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Цэрэнчунд, Мөнх баяр, Отхон гэрэл тэгээд бас инх болд гэдэг дуучин маань тэгээд залуу уран бүтээлч бүгдээрээ нэгдээд тэгээд бид хүн хүүхдүүдийн асрамжийн газруудаар маш их тоглолт хийж байна. Эдгээр чинь аягүй авьяаслах хүүхдүүд тийм дотор бас байна. Тэгээд тэр болгоноос бид бүхэн бас шинийг ирэлт хийлээд бас багш нартай нуулцдаг тийм ийм гоё авьяастай хүүхдүүд бид нар чинь өөрсдөө бид нар ингээл дууж байгаа хийдий боловч тэд нар чинь аягүй хөөрхөн бие дуулъя гэж гарцээ дуулгаад тэгээд тэнд байгаа хүүхдүүд дэс чинь асар их авьяастай тэгээ боловсралтай айгүй хөөрхөн хүүхдүүд бас энерги авч тийм тэгээ бид нар бас нэг тиймэрхүү ажлуудыг бас Монголын хүүхд залуучуудын ордонтойгоо бас хамтардаг тийм ээ ерөнхийдөө иймэрхүү хүмүүнлэгийн ажлуудыг ерөнхийдөө бид бүхэн маань дандаа тасралтгүй хийж байна. Одоо хамгийн энэ жилийн хамгийн сүүлийн дод жишээ гэх юм бол Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Бадам Цэцэг гээд бүсгүй маань одоо 15 жилийн өмнө нэлээд сайхан уран бүтээлч байжгаад тэгээд харамсалтай нь осолд ороод тэгээд өөрөө тэрхэн цэртэй суунгуулсан байхгүй юу. Тэгээд тухайн үед Монгол Улсын гавьяа жүжигчин дуучин Бат Эрдэнэтэй хамтарч бас уран бүтээл хийж бас ард түмэндээ танигдчихсэн. Тэгээ яг хөө тэр манай тэр хуурайгчийн маань бас нөгөө тэр аваараас болсон юм нь одоо нүд нь ерөөсөө хагалгаанд орохгүй болохгүй нэ гэдгийг. Тэгээ бид бүхэн бас хоорондоо ярилцаад манай Бадмагчийн маань дүүн бас зохион байгуулад гэр бүлийнхэн зохион байгуулад одоо энэ сарын 29-нд VIP тоглолтыг Hollywood Night Club-д хийх байгаа. Тэнд болохоор миний зүгээс болохоор би студидтэй харьяалагддаг уран бүтээлч дуучдыг ямар ч гэсэн 10-аад уран бүтээлчдийг би бол өөрөө мэдэж тэнд аваачиж тийм ээ сэтгэлийн дэм мөгж тийм ээ. Үнэхээр бас сайхан залуу уран бүтээлч цаашдаа хүртэл уран бүтээл хийдэг Бадам Цэцэгчтэй би байнга уран бүтээлийн хамтарч хийдэг. Дандаа уран бүтээлийн би бас дэмждэг. Цаашдаа ч гэсэн Монголын сайхан уран бүтээл бас цаашдаа уран бүтээл хийхэд нь би хүртэл бас тийм ээ өөрийн чадах зүйлээрээ ер нь монголчууд маань үгүй гэвэл ганцаасаа гэж чадах зүйлээр ялангуяа уран бүтээлчд бол уран бүтээлийнхаа тэр дээдсээс одоо тийм ээ үзэгч хүмүүндээ хүргэж тэрнийх нь одоо бас өөр шинээр бас тэр хүн манаас баач олоо бас мэдээж санхүүгийн асуудлаа шийдвэрлэдэг. Тэгэхээр ер нь бол уран бүтээлчдэд маш их баярлаж талархаж явдаг. Яг тэр тэд нар маань нийгмийн тойл учраас хүмүүс маань тэднэраараа бахархаж ялангуяа өнөөдөр одоо төмөр очроо урьсны учир гэвэл олон сайхан хүмүүнлэгийн ажлууд хийдгээ. Энэ залуу хүн шиг одоо олон сайхан залуучууд бас бие биенээ уриалж энэ нэвтрүүлгээрээ нэг нэгэндээ туслаасай нэг нэгнийхээ гэгээлэг зүйлийг хүргээсэй гэдэг үднээс нэвтрүүлэг маань бас зохион байгуулагддаг байгаа. Тэгээд манай нэвтрүүлэг ивч урд урдны дугааруудыг үзэж айгүй гоё айгүй гэгээлэг хүнд айгүй гоё энерги өгч чаддаг бас айгүй гоё үзүүн штэ бас нэрээ бас Монголд бас нэг ийм залуучууд ийм бас хүмүүнлэгийн үйл хийдэг хүмүүс байд юм биш үү гэдэг бас ерөнхийдөө нэг үе бодвол манай монголчууд бас гайгүй болчиход байна. Ухамсар идэр хүмүүлэн бас давгүй болсон байна тийм ээ бас монголоо гэсэн зүрх сэтгэлтэй болсон байна. Залуучууд маань бас хөдөлмөрч хүмүүс бас байна тийм ээ. Төмөр очрын маань хувьд хүн чанар гэж юу гэж тодорхойлох бол хүн чанар гэдгийг асар олон зүйлээр бол тодорхойлно тийм ээ. Миний хувьд болохоор хүн чанар гэдэг юм бол өнөөдөр Монголд хүн айгу өөрийнхөө л байна. Тийм биз дээ. Тийм янз янзын нүүрэндээ баг зүг гэх хэрэггүй. Өнөөдөр өөрийнхөө тийм ээ өөрийнхөөрөө байж
өнөөдөр өөрийнхөө чаддаг зүйлээр хүндэх тус болохыг л хүн чанар гэж. Тэрнээс би өнөөдөр худлаа ингэж яриад тийм биз дээ. Янз янзын юм худлаа зохиогоол яриад тэр хүмүүсийг тэгэж гомдоогоод хэрэггүй шүү дээ, тийм ээ. Очроо гэдэг, төмөр очроо гэдэг энэ уран бүтээлч. Тийм ээ. За нэг ядарсан нэг хүн таарлах юм бол тухайн үед би боломж байх юм бол тийм ээ. Бас нэг тоогийн түшээд босгоод нэг хүргээд өчтдөг. Тиймэрхүү хүм тэр чинь л хүний хүн чанар гэж байгаа. Өнөөдөр тийм ээ Монгол одоо хүмүүстэй мөнгөтэй болгон жаргаад байгаа юм биш шүү дээ. Тийм ээ. Ядуу хүн яхаад жаргаж болдгүй. Өнөөдөр жаргал гэдэг чинь өнөөдөр өөрөө тийм ээ. Өнөөдөр энэ сэтгэл амар амгалан байхыг л жаргал гэдэг байгаа шүү дээ. Тийм биз дээ. Тийм учраас хүн чанараар бие биендээ тусал тэр сэтгэлийн амар амгалангийн бэлгэлээ гэсэн л зоригтой л явдсан шүү дээ миний хувьд бол. Тэгэхээр ер нь бол уран бүтээлч хүн гэхээр ялангуяа сая одоо эрд цэргийн баяр боллоо. Тэгээ бас Монгол улсын соёлын төрөнгээд эрхэм хүндтэй цалыг одоо шагналыг авсан шүү дээ. Энэ маань бол өөрийнхөө хүч чадлыг өөрт байгаа зүйлээ одоо бас нийгэм төрөсний ач гоё болов гэж бодож байна. Тэгэхээр сэтгэл ямар вэ? Энэ талаараас үзэгчтэй хуваалцах уу? Гоё өндөр байлгүй яах вэ? Тэгэл ерөнхийдөө инженер, техникийн хүмүүс ч ерөнхийдөө дандаа юмны ард хоцордог тийм ээ. Өнөөдөр ингээл телевизийн хүртэл тийм ээ дууны найруулагч нь операторууд тийм ээ тэр зураглаач нар дандаа ард нь байдаг царайнч гардггүй нэрэн ч зам тийдрээр урсчаад тэгэл ерөөсөө нэг янз янзын юмар хоцроод идэг тийм ээ. Тийм учраас өнөөдөр сууж байгаа маань ч хүртэл одоо зураглаач юм аа одоо монтаж бүх найруулагч юм аа л тэгээд монтаж хийх, найруулга хийх тийм ээ. Тэгээд редактор хийх тэр болгон ч ардлын албаныхан бол хамгийн чухал байдаг. Адаглаа гэрэлтүүлэгч хүртэл маш чухал байдаг. Тийм. Тэгээд хайгуу хүнд хүчээр ажлуудыг хамгийн түрүүнд хийгээд хамгийн сүүлд нь юм хураадаг. Тийм ээ. Одоо ингээл кинонд явхад хүртэл хамгийн түрүүнд нөө гэрэлийнхэн тэгээд тайзны зураач нар тэгээд операторууд хамгийн түрүүлэл нь канал телевизик гэрлээ зогоол ингээл зүжигчд явах бол ороод тоглоол ингэчээл хамгийн сүүлд нөгөө хэдийгээ өөрөө л бас уран бүтээж чад. Тэрнтэй яг адилхан миний ажил чинь бас яг тийм байхгүй тийм. Тэгээл нөгөө дуучдынхаа нөгөө уран бүтээлийг гоё болгох чинь ингээд бас хөгжмийн найруулга нь бас гоё дуурахч байсан. Хамгийн сүүлийн үеийн бас дуурахч юмсан. Тийм ээ. Одоо энэ чинь жил ирэх тусам техник гэдэг чинь бол техникийн хөгжлийг бол бид бүхэн маань одоо давхгүй болсон юм шүү дээ. Одоо нэг 10 утсыг одоо бид нар хөгжиж барина гэх юм бол одоо бараг тэр бараг зүүд бах тийм ээ. Үд сар болгонд шинэ юм гарч байгаа юм чи тийм ээ. Тэрнтэй адилхан энэ одоо энэ хөгжмийн урлагт бас яг тасар болгон сайн чанартай програмууд гарч ийн тэр болгоныг бас хоцроочгүй юмсан да Монгол улстай гэдэг. Тэгээ нэг үеийн бодвол манай Монголд бас ерөнхийдөө дэлхийн бас стандартны студиуд бас бий болсон байна. Акустикийг өндөр шаардлагаар хийдэг болсон байна, тийм ээ. Тийм сайхан том студиуд байна. Мэргэжлийн инженерүүдтэй болцсон байна. Ерөнхийдөө тийм учраас би production гэж тоолол хідэн инженертэй ажилтдаг. Мэдээч хэрэг олон уран бүтээлч ирж байгаа ч ганцхан одоо нэг хүн хийнэ гэж байхгүй л байхгүй. Манайхаа ерөнхийдөө манай дараа хамтарч ажилладаг аранжрок хийдэг залуучууд бол зөндөө байна. Яг манад яг тогтмол байдаг нэг хаш эрдэнэ гэ залуу байгаа. Тэгээд сүмбэ гэ залуу байгаа. Тэр хоёр маань аранжрокод байгаа нь. Тэгээд рекордо болохоор бийлигээ залуу байгаа, хашаа гэ залуу байгаа. Тэгээд ерөнхийдөө микс мастер болохоор би хийн, бас хаш эрдэнэ хашаа маань бас хийн, даашка ах маань оролцож хийн. Тэгээд ерөнхийдөө бид нар чинь багаар ерөөсөө тийм. Санхүүгийн асуудал хамгийн чухлаа. Тэгэхээр тэр олон техник одоо тийм ээ хэрэгслүүдийг одоо ямар хүчин зүйлээр ямар бололцоо нөхцөл байдлаа ашиглаж одоо бас авчруу яриа өөр одоо техник технологитой юм шиг санагдсан миний хувьд. Тэгээ бүх юм чинь тэгэл даашка ах маань Зарцэг ах маань тэгэл бүгдийн зохицуулаад багаар нэмээл одоо сайн юм нь хаана вэ гэдгийг бүр эргэлхийлээд шинэ юмнуудыг тэгээ бид бүхэн маань оруулж ирсэн байгаа. Тэгээ бид бүхэн маань энэ бас нээлтийнхаа хүрээнд соёл продакшнтаа илс дууч уран бүтээл залуу уран бүтээлчийг илсүүлээд бүтэн жилийн хугацаанд уран бүтээлийн 40% хэмтэлж байгаа. Тэгээд ягаад тэр нь юу вэ гэх юм бол бас студи чинь зүгээр нэг дуучдын хармаа руу хараад идэг. Манайх бол тийм биш юм байна. Энэ залуу уран бүтээлчдийг бид бүхэн маань дэмжиж гаргах хэрэгтэй. Учраа болохгүй зөндөө сайхан уран бүтээлчд маань өнөөдөр соёл урлагийн их сургуулийг төгсөөд хитгэн урлагийн байгууллагууд байдаг. Тийм ээ, Дуур бүжгийн, Эрдмийн театр, Цэргийн дуу бүжгийн чуулга. Хитгэн чуулгуудад дуучин болоо бусдын дандаа чөлөөт уран бүтээлч болдог. Чөлөөт уран бүтээлч болно гэдэг маань бас боломжтой ч хүн байна, спонсортой хүн бах уу, менежертэй хүн бах уу, менежменттэй хэр хийж чинь. Тэрнээс ахуулаад жил ирэх тусам бол энэ дуучид маш ихээр төрөн гарч байгаа хэдий боловч боловсон хүчин болж сайн гарч ийн үгүй юу гэдэг дээр дутагдaltaй. Яг соёл урлагийн сургуулийн дуулаачаар төгсөөд дуучин болсон бас хэдүү. Тэгэхэд өнөөдөр наран тул дээр өөр
8 явж байгаа уран бүтээл харамсалтай уран бүтээлч хүртэл байгаа. Магадгүй бас санхүүгийн бэрхшээлээс болоод Санхүүгийн бэрхшээлээс ерөнхийдөө хамаагүй юм л болж байгаа. Тэрнээс мундаг сайхан дуучдал тэгэл бас харамсмаар шал өөр ажил хийгээд хөө чи ёстой дуулаа явахгүй яасан. Би чи өнөө дуусан бол ард түмэн чамаг чиний хоолой чамд ард түмэн хайрлах байсан шүү дээ гээл дуусан зөндөө. Үзэгч түмэн ч гэсэн бас санал нийлж байгаа хаа. Угаасаа энэ ямар ч одоо бас ажлын асуудлууд их байдаг шүү дээ. Тэгэхээр өнөөдөр хоёлаас нэгэн өдрийг манай нэвтрүүлгийн сценарын дагаас хамтдаа өнгөрөөдөг байгаа. Тэгээ бас танай студидтэй танилцсангаа мөн одоо бас хамгийн хайртай дотны хүмүүсээ бас баярлуулдаг байгаа. Тэгэхээр манай Төмөр Ачрын маань хувьд одоо хэнийг баярлуулъя гэж бодож байна. Бас гинтийн бэлэг барих чинь гоё шүү дээ. Өдөр бүр хайртай, таньдаа хайртай шүү, чамдаа хайртай шүү, найзтай хамт олондоо баярладаг шүү гэж хэлэх нь тэр болгон монголчууд маань жоохон бас ичимхий бүрэг хүмүүс шүү дээ тийм ээ. Гэхдээ ерөнхийдөө хүн бол баярлалаа, талархлаа гэдэг үгийг бол ерөнхийдөө хүнд хэлж яхад бол илүүдгүй юм шиг байна тийм ээ. Бас урмын үгээр хүн гэдэг чинь өөрөө дандаа урмаар тэгжиж явдаг. Өнөөдөр тэгэл нэг найзд нь боломж алгаа гэдэг хүн гэж яхад нь би уран бүтээлийг хийж өгч за миний найздаг уран боломжтой болоод ирээрээ тий. Тэнгүүтээ тэр хүний газар тоглолтод орчингуудаа эргэж ирэнгүүтээ найз нэстэ нэг твдэж явах тэмгээр тусалсан чи ястаа нэрээ одон надтай айгүй хэрэг болсон баярлсан шүү гэдэг үгийг надад хэлэхэд бас тухайн үед бас омгшоод бас хүн чинь бас жоохон юм л баярлдээ тий. Тийм тэгээд өнөөдөр ямар ч ийсэн миний бас одоо ингээл юм болгоныг намайг ухаарал сургаал хайрладаг. Миний ээж аваас гадна манай ээжийн маань төрсөн дүү байдаг юм аа. Тэгээд тэр их чигээ очиж сайхан цэцэг бэлэглээд нэг сайхан өнсүүлээд тэгээд тэр ихч маань бас миний талаар ерөнхийдөө бас энэ хүн чанар гэдэг юмны талаар бас үзэгчд олондоо бас өөрийнхөө бас бодож байгаа зүйл, хийж байгаа зүйлүүдийг бас танилцуулаад өөх болоо гэж бодож байна. Одоо бас Энгүү хайрын далд өвдөс гээд ном бичсэн байгаа. Одоо 2 дахь номоо бичсэн байна. Тэр ном нь болохоор би уншаад юу гэх юм бол хүнийг хайрлах, хүн чанар, тийм ээ? Хүний мэс, мөн чанар, хайр, тэр хайрдаа тэр эмэгтэй хүний хайр, их хүний хайр, өр хүний хайр, тий? Үрийн хайр, байгаль дэлхийн хайр. Энэ болгоныг тусгасан өөрийнхөө тэр маань сайхан тунгалаг юм илмигээр бичсэн. Тийм сайхан ном гаргасан бэ. Гаргасан одоо дахиад 2 дахь ном нь редакторлоод дуусаад одоо хэвлэлтэнд явхад бас би бэлэн болсон байгаа тий. Тэгээ би бас ихчтэй бас баярлж явдгийн очроо чи тэгэл бас залуу хүн юм чинь бас өчргөө тэгэл дандаа сайхан шулуун данд дагны замаар явахгүй ш тийм ээ. Янзын бэрхшээл проблем айл болгонд л байдаг асуудал тийм ээ. Тийм үү тэр болгонд хийж бодохгүй байж л ямар нэгэн байдал бас тийм ээ байдаг шүү дээ тийм ээ. Тийм тэгэл бас тэгэл учиргүйч би нэг актер нэг бүдрээл нэг хүн хураал мэхлээд бас өсөнгөө л дээ. Тэгээ ерөнхийдөө бас нэг ахмадын сургаал гэдэг шиг надад очроо минь чи ер нь за энэ хүмүүнтэй бас олон нийтийн газар харьцдаг хүмүүнтэй бас ярихдаа болгоомжтой ярьж байгаарай. За тэр бордакс гэдэг юм дарс гэдэг юмыг тэр хэтрүүлэн хэрэглэвэ. Тэрий чинь бас яг тухайн үедээ сайхан тааруулаад үрдэх юм бол бас аршаан болдог идэ юм байгаа. Тийм учраас энэ болгон дээр тэгээд ухаантай байгаарай минь дүүгээд ерөнхийдөө л ингээл уулзах болгондоо л зөвлөдөг. Тэгээ бид хоёр бас уулзах болгонтой тэр учиргүйтэй ч бас уур уцаартаа уулзж байгаагүй. Тэр нь гоё байхгүй. Намаагийн ажил дээр нэмүгэрт нь ороход өө миний очроо гэж хамаг байдаг хийгээл тэгээ за миний дүүгийн ажилд авахгүй. За одоо болоод одоо чи минь болоод за одоо танахаас чинь одоо ихч чинь ах чинь одоо яаж ийж за сургийн сонсохноо тэр бас жоохон тэгээ яваад байгаа гэж шүү. Тэрэнд нэг тусалчих юмсан чи энийг бас нэг юу байна уу гээл. Тэр болгоны зохион байгуулдаг. Тэгэлгүй яах. Айл болгонд нэг тийм юм зүйлүүд байдаг сайн явж ивэл баяр хүргээл жоохон юу явж ивэл туслаад нэг нэгэндээ. За тэгвэл тэгээ дараагийнхаа ярилцлаганд орох хоёлаа. За тэгье. За манай цэцэрлэг хүүхдүүдийн авяас чадварыг нээн илрүүлж, оюунлаг, хүмүүнлэг, эрүүл чирэг болгон хүмүүжүүлэх зорилготой. Нэг бүлэгтээ 10-аас 15 хүүхдийг ур чадвар сайтай багш нар сурган хүмүүжүүлнэ. Мөн 4-өөс 5 насны хүүхдүүдэд IQ болон сэтгэн бодохыг хөгжүүлэх шатрын сургалтыг Урамтай шатар клубын багш Чимэд орж удирдан явуулж байна. Манай хаяг Баянзүрх дүүргийн 1-р хороо, Үйлдвэргүүд аж ахуйн яамны ард 41-р байр. Хүн чанар нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарын хүндтэй зочноор соёл продакшны дууны инженер, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Төмөр Очир уригдан оролцлоо. Залуу хүн эд хийж бүтээх насандаа соёл продакшнтайгаа хамтран олон сайхан уран бүтээлийг хийж ирснээс гадна хүмүүнлэгийн ажлыг санаачлан уул ус байгаль дэлхийгээ аврахад оюутан залуучуудыг уриалан
буйны олон ажлуудыг зохион байгуулсаар ирсэн. Энэ ч утгаараа өнөөдрийн нэвтрүүлгийн зочин төмөр очрыгоо олон уран бүтээлчдийн хүсэл дээр нийгэмд хийж бүтээж буй ажлыг нь үзэгч түмэндээ хүргэхийг зорилоо. Тэгэхээр яг энэ цаг үеэс бидхэн манай нэвтрүүлгийн сценарын дагуу хайртай хүнээ баярлуулахаар явж байна. Тэгэхээр мэдээч ээжийнхэн төрсөн дүү болох эгчдэрээ тийм ээ багасаа эгчдэр очино. Ааха. Тийм учраас ер нь өнөөдөр хоёлаа бас замдаа төвчрээнд одоо бас яриагаа амжуулъя гэж бодож байна. Тэгэхээр төмөр очрын маань хувьд багнасаа хаана өнгөрүүлсэн ер нь өнөөгийн Монголын нийгмийн амьдрал ер нь залуу хүний хувьд ямар төвшөнд явж байна гэж ойлгодог бол? Би Өмнө Говь аймагт төрж өсөөд тэгээд тэнд ерөнхийдөө өөрөө 7 настайгаас хамгийн анх тайзан дээр гарч дуулсан. Манай аав хөгжмийн удирдаач хүн байсан. Тэгээд 7 наснаас хойш дуулаад тэгээд тэмцээн уралдаанууд их ордог, төрүүлдэг. Өмнө Говь аймгийн одоо бүх л том тэмцээнүүдийн бүгднгийн төрүүлдэг. Уг нь тэгэл бүр багасаа л урлагийнх байсан. Тэгэл соёл урлагийн сургуулийн дүүрийн дулаач ангид ороод Эчин хорлоо багшийнхаа удирдлагын доор 5 жил дуурийн дуучин мэргэжлэр сурж төгсөөд тэгээд тэрнээс хойш нэг актер уран бүтээл хийхгүй тэгээд студ руугээ л шууд чиглэлсэн. Тэгээд дахиад 4-5 жил сурсан. Тэгэл ерөнхийдөө дуучин хүн инженер хийхэд айгуу давуу талтай байдаг. Ягаад гэх юм бол тэр дууны үгийг дикцийг, ая данг, сэтгэл тэр дуунд сүнс байх хэрэгтэй тий. Тэр сүнсийг гаргаж ирэхэд мэрэгжлийн дуучин хүн бол давуу талтай. Ягаад гэвэл чи энэ үнд ингээд үгээ ингээд татаад хэлчихвэл гоё байна. Чи энд нь үгээ ингээд стаккаттай хэлчихвэл гоё байна. Энд нь чи бүр гоё ингээд сунгаад болвол гоё нэ. Тэр болгоныг чинь дуучин хүн өөрөө мэдрэлдэг учраас тийм учраас хийхэд айгүй төхөн байдаг. Тий өнөөгийн нийгмийн талаар гэх юм бол тэгэл заримдаа сайхан санагдахын, заримдаа ч муухай санагдахын. Тэг ер нь бол тэгээд их дайнд ажингүй учиргооныг бослог гаргаад байдгүй оронд төрсөнд бас баярлалтай шүү дээ. Тийм ээ. Одоо Украин ч харж байгаа чи хоорондоо бодолцаал. Тэгэл эн чинь бас нэлээд бас амар амгалан энэ сайхан уужим талдаа төрсөнд бас бахноо одоо Монгол улсаа одоо муулаад явахгүй сайхан л гэж шүү дээ тий. Тэгээ ерөнхийдөө залуу хүмүүст бол одоо өнөөгийн маань нийгэм бас нэлээд жоохон хүндрэлтэй бас хэцүү. Өнөөдөр бас авж байгаа цалин залуучууд маань одоо боловсруучсан болж ажил дээр гараад авж байгаа цалин бас яг нийгэмд нь хөрөлцөж амжихгүй. Тийм тэг ажлын байр нь дутмаг. Гэхдээ ерөнхийдөө би ингэж боддоо шүү дээ зүгээр ажлын байр болохгүй энэ Монголын нийгэм болохгүй төр засаг болохгүй гэдгээс илүү энэ залуучууд өөрсдөө өөрийгөө хөгжүүлвэл энийг бид нар л өөрсдөө л шинжилж хөгжүүлнэ гэхээс тэгээл нэг хүний гарыг хараад байвал бас хэцүү шүү дээ тийм ээ. Тэгэж л боддیں۔ Тэгээ болохгүй юм алгоо тэг болж ийн хүн бол тэгээд ерөнхийдөө ийм шүү дээ. Ямар хүн ядуу байдаг вэ? Залхуу хүн л ядуу байдаг байхгүй тийм ээ. Залхуу хүн жаргалгүй байдаг үст. Өнөөдөр үнэхээр хөдөлмөрлөөд одоо амьдрий гэх юм бол нэг учиргүй нэг баян цатгал амьдрахгүй ч гэсэн хоёр идэхгүй хоос онохгүй хүн шиг тэгээд нэг юм халгүй ажиллаа хийгээд үр хөвгтүүдээ өсгөөд тэр сайхан сэтгэлийн хамар амгалан гэдлээд жаргаад тэгээ явхад бол Монгол боломжтой нэг үе бодвол бас боломжийн биш те хүн юм хийлэг өгөл тийм ээ. Соёл продакшны маань хувьд бол одоо соёл рекордс болж бас өргөцсөн байгаа тийм ээ. Тэгэхээр ер нь соёл продакшны маань одоо хэдийн төлөвлөгөөч гэдэг юм уу ямар нэгэн байдлаар арай одоо өвөрмөц зүйлүүд ямар зүйлүүд дээр бас ажиллаж байгаа л. Бид бүхэн маань одоо нэг төсөл дээр ажиллах гэж байна. Ерөнхийдөө нийтийн дууны урлагийг бас дугуйлтын шинжлэх шин залуу уран бүтээлчийг гаргаж ирэх зорилгоор бид бүхэн маань бас одоо яригдж байгаа зүйл юу гэвэл энэ жилдээ багтаад Yes Music гэдэг хөгжмийн наадам зохион байгуулах гад одоо ямар ч гэсэн төслийн хүрээнд явагдаж байна. Тэгээд ямар телевизтэй хамтрах нь тэгээд ямар ч гэсэн нэлээд мундаг сайхан дуучдыг гаргаж ирээ л гэж бодож байна. Дуртай суйст гүйж ороод дуулаад ээж болж байгаа юм уу? Нэг мянгат малчны хүүхэд учиргүй тоглолтыг соёлын тэргүүний ажилтан аваад тэгээд дуулаад ис болдго юм уу? Энийг бас жоохон үнцэнд оруулъя тийм ээ. Жоохон чанаржуулъя гэсэн үүднээсээ бид бүхэн манаас соёл продакшн маань ажиллаж байгаа. Тэгээд бас тун утахгүй шижигнсэн сайхан мэрэгжлийн хэдэн дуучид гарч ирэх байх гэж бодож байна. Тэгээд тэдэртээ нөгөө энэ тэмцээн уралдаанаа зохион байгуулж байгаа продакшн студ телевизүүд чинь тэгээд нэг тухайн үедээ тэр юугаа шоу нэвтрүүлгээ хийчихэл хайчдаг. Бид бүхэн маань шоу нэвтрүүлгээ
хийж уран бүтээлчтэйгээ гаргаж ирж шалгаруулсныхаа дараа бүтэн жилийн хугацаанд бас тулж нөгөө ингээд продюсерын гэрээ хийгээд яг мэрэгжлийн утгаар нь одоо бас хамтарч ажиллаж тэгээ мэрэгжлийн бас менежерүүдээр менежментийн хийлэгдэг. Тэгээ ерөнхийдөө соёл продакшнаас гарсан уран бүтээл болгон чанартай байдаг. Соёл продакшнаас гарсан дууш туулган бас мэрэгжлийн үнэртэй байдаг. Тийм ээ. Тэрийг л одоо эрхэмлээд байна шүү дээ. За тэгэхээр өөр ярьсаар хагаад бас хүрээд ирэх шиг бол ойлоор цэцгээ аваад тэгээ эгчдэр нь очих уу? За тий. Галаа гэж маань өөрөө цэцэг нь маш их дуртай байгаа. Тэгээд өөрийнхөө гэртээ болон өөрийнхөө албан байгууллаганд дандаа цэцэг нь хийдэг. Оо тийм үү. Тэгээ тийм учраас өөрөө та доороо дуртайг нь мэдх юм уу? За ямар ч байсан би бол сарнаа сонгох зүйтэй болов гэж бодож байна. Тийм. Би одоо энэ хүн чанар гээд нэвтрүүлэгт ороо явж байна. Тэгээд тэндээс өөрийнхөө хайртай хүндээ бас ингэж сайхан цэцгийн баглаа бэлгэлдэг ийм маршруттай юм байна. Тэгээд би таныг сонгоод бас миний амьдралын энэ сайхан хүн чанар гэдэг юмыг дандаа сургаж алтан сургаалаа хайрлаа, дүүлдээ тусалдаг, дэмждэгт нь маш их баярлдаг шүү гэд одоо телевизийн хамт олонтойгоо тань сюрприз болоод яна би телевизээр гарч байгаа юм уу? Тэгээ шүү дээ. За би гарах гэжсэн юм ажиллаад дуусна. Манай ихч маань цэцгэн дуртай гэж ярьжсэн. Үнэхээр ямар гоё өргөнд ороод ирвэ. Би бүр номын өргөө хэрэн дандаа л ном байх юм байх гэж бодсон. Тэгэхээр манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаад мөн дүүг хандлаараа салга яриа өрнүүлэх ойлаа. За. Гинтил юм бол одоо. Гайхсан уу та? Гайхсан би энэ дөнгөж гарах гал ажиллаад дуусчаал нэг гардгийн мөн гэж бодоод байжсэн чинь төрсөн өдөр маань уг нь болоогүй юмсан юу болвол гэж гайхсан шүү дээ. Тий. За тэгээд телевизээр одоо гарч байгаа юм байна шүү дээ тий. Тэгэхээр одоо юуны өмнө одоо телевиз үзэгчтэй тийм ээ. Одоо энэ ондоо эрүүл саруул инк тунх одоо юу сансан 9 хүслийн бүтгэл гэж одоо өрөөй да. Тэгээд одоо миний одоо төрсэн ганц ихч байдаг. Тэрний одоо отхон бандан отхон хүүн тий. Отхон хүүн тэгээд одоо энэ би одоо өөрийнхөө ихчийн хүүхдүүдийг одоо яг өөрийнхөө хүүхд шиг байдаг. Тэгээд энэ хүүхдүүд намайг ээжгээ хайрладаг, хүндэлдэг. Одоо тийм учраас би эднартаа бас хэлж ярих бүгэ харамгүй хэлж байдаг. Ийм л одоо ойр дотн одоо нэг хөрвөл шиг манай ах түнэр ингэж өссөн. Ээж нь одоо гадаад явцсан байгаа. Тэгэл одоо нааш иржтэй. Ээж нь байсан бол бас их сайхан баярлах байсан байна да. Энэ нэвтрүүлгийг үзээд бас бүр их баярлах байлгүй. Мэдээч хэрэг өнөөдрийн маань зочин төмрөчрийн маань хувьд гэвэл эхээсээ одоо хідүүлээвэ. Долуулаа шүү. Оо, долуулаад хамгийн отхон нь 5 ихчтэй нэг ах та. Оо, за хамгийн отхон нь би. За. Дэлхийн тэнэг. Гэхдээ ирэх биш шүү харин хааж тий. Ер нь багын л ерөөсөө нэг тийм их цовоо их марзан их тийм их л марзан үнэтэй ер нь тий их л хөгжилтэй дандаа л хүн болгоны их шооч тэгэл ер нь хүн болгоныг инээлэгдэг. Би чи эдний тоны хаяа нэг салхин гарангаа очно. Тэгэл очихоор шүнжэнгөө инээсээр байгаа л тэгэл ирдэн штэ. Тэгэл концерт тоглоод эднэр ч нөгөө бид нар жоохон багтаа нэг хөшгөний араас гарч ирээд орон дээрээс концерт тоглодог шиг эднийг чинь яг том залууч элэг гişүг аяждаг байхгүй юу. За тэгээ галуу өргөчөндөө зочилсных осын сайхан өргөнд нь орж ирснэх ямар үйл ажиллагаа одоо хийдгийг бас үзэгчдээс өргөн зүйтэй ах гэж бодож байна. Энэ өргөө маань бол зүгээр хүүхдүүд маань намайг бяцлал номоо хийж бай та одоо өөрийгөө жоохон чөлөөлөөд тухтай бай гэсэн. Тэгээ яг уу нэгэнт одоо миний одоо удам сударч нь ерөөсө 15 6 үеийн дам барайч нар байсан юм байна. Тий. Тэгээ манад бол одоо энэ очроо сайн барьдаг.
Тийм үний барин штэ. Тийм манад бол ерөнхийдөө бүгдөө барьдаг улсууд байдаг. Тийм тэрийг бол одоо би бол яг дээр үед бол одоо хувилгаан багш нараа барьж ирсэн тий. Тэрнээс энгийн улсууд барьж байгаагүй. Тэгээд нэгэнт одоо хүн бол төрөөд намайг зүгээр нэг юм гарт минь өгөөгүй штэ. Хүн төмөн олондоо чи тус болоо, өвдсөн зөвсөн улсуудад тус болоо гэж одоо энэ авиас надад заяасан болоо гэж бодоод хичээний өргөөнтэй зүгээр тийм олон төмөн нэг цуглуул зарлдаггүй, зарлаагүй, үн өртөг байдгүй. Тэгээд буйны одоо тий одоо надтай адилхан гэртээ суугаа ядарсан өгчүүл байж нэгийг бурхан болгочихсон одоо нэг ээлжинд хизээ миний ирэх болоо гэсэн сэтгэлээр унцуулсууд байж энэ улсуудаа тусдим болоод нэг сэтгэлийн сэргээгээд хөссөн биеийг гар хүрээд өвчин зовлонгийн нэг жоохон илаашруулад бяцлал хийлгээ сэтгэл санаагийн нэг жоохон одоо өргөөд ингээд өгд юм уу гээл энэ одоо энэ буйны өргөө. Манай их чинь бас тэгээд энэ сайхан өргөөндөө тэгээд түрүү хэллээ тийм ээ дандаа сайхан буйны өргөө юм шүүгээд тэгээд айгүй олон хүмүүс ирж ин бие муу гэж түрүү ярьлаа тийм ээ гар хөлн хөдөлгөө байгаад гатцсан тий бүр ингээд гарн зангираад ерөөсө шүдэнсний мод багтахааргүй тийм багт нь одоо ингээд гарн тэмийг жишээний тийм ээ тэгээд хүмүүс бас сайхан эндээ сайхан бяцлагаад бас сайхан ингээд дотроосоо сайхан энергижэд ирэхээр чи хүний арьс хүртэл бас сайхан болд юм байна гэдгийг бас эгчтэйгээ бас түрүүхэн бас яриа сууж байхад бас надад хэлжсэн хэд хоногийн өмнө тэгээ тиймэрхүү ажил. Би ч одоо нэг мундаг актер байрдаг тийм. Тэгээ яг хөө зүгээр миний бас барьсан хүмүүс байдаг. Тэгээ тэр болгонд бас сайхан идэгрээд тийм ээ. Тэгээд идгээд явсан хүмүүс байдаг. Тэгээ ерөнхийдөө дуудамдаа тийм тэгээ манай өөрийн бас төрсөн гихч бас одоо бариад хийдэг. Миний хоёр ихч одоо барьж байгаа. Тэгээ би бас өөрөө шууныхаа гэртээ осгон амтан бас гэр бүлийнхэн ах トゥ амраг зарсан ирэх юм бол бас барин тэгээд бас нэг манайх ийм л дээ. Аливаа амьдрал чинь нэг өвдөс гэж бас цаанаасаа тийм. Манай эмээ мундаг барьдаг хүмүүс. Тийм миний ээж их байдаг. Бүр алдартай барьдаг хүн байсан. Тэгээд чинь бас удам гэж байгаа шиг. Тэгээ их чинь бол яг үгүй энд нэг ийм юм хийгээд байгаа. Хүний махбодыг барина гэдэг чинь бол гаднаас нь бид нар судан шүрмэс юуг нь одоо суд шүрмэсийн сулалж те одоо ингэж гадна талаас нь барьж өгж байгаа. Тэгэхээр би улсуудыг ингэдэг байхгүй та нар өөртөө болоод надад туслаад өгөө дотроосоо бяцлагын аа бүгдээрээгээд тэгээ би бяцалгал тэгээд бариагаа энергиэр би өөрөө бас мэдрээд ингээд юу яадаг байхгүй юу? Өвчний мэдрээд өөрөө тэр энергиээр засгаад ингээд бяцлагад энерги тантай ирж өрн тэр уулзмаар юм биш үү? Тэгээ энерги тэр гурвыг хавсруулж би имчилгээ хийж үзэж байгаа. Тэгээд яг хоо нэг муу юм хэлээгүй. Гэхдээ өөрийгөө би ямар юу гэж магтах вэ? За ингээд өнөөдөр одоо та бүгдийг хүрэлцэн ирсэн явдалд одоо гялалаа гэж хэлье. Ингээд одоо хүн гэдэг амтан бол үгээр хэлхийн аргагүй гайхамшигыг ч үтээдэг, үгээр хэлхийн аргагүй муухай зүйлийг ч үтээдэг. Тийм учраас одоо дүүдээ их чинь үгээр хэлхийн аргагүй гайхамшигын оргил бол өөрийнхөө зорьсон юмд хүрээд тэр сайхан зорьсныхоо юмаа түмэн олондоо одоо түгээж явах тийм одоо ерөөлийг дэвшүүлье да дүүдээ. Ажилд нь улам их амжилт, амьдралд нь сайн сайхан өсгөөрэй. За. Өнөөдрийн манд хүндтэй зочин болох соёл продакшны дууны инженер Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Төмөр Очир маань бидний урилгыг авч оролцлоо. Тэгээ өнөөдөр өдөржин бас өглөөний нар мандахаас өчийн бүрийн батлаас хамтдаа байлаа. Соёл продакшныхаа хамт олон хийж бүтээж байгаа зүйлийг бас очиж танилцлаа. Мөн одоо студидтэй халуун яриа өрнүүллээ. Мөн хайртай эгчдэр нь ирж бас маш сайхан дулаан энерги авлаа. Тэгээд нэвтрүүлэг маань энд хүрээд жаргаж байна. Иргэн улслаа түр баяртай үзэгчдээ хүн хүнээ хайрлая, хүн чанараа өнгөлөн зөвлөгөө.